сайн бацгаана уу? Намайг Үлзий сайхан гэдэг Намасте йогийн багшийн ангийн оюутан байна. За тэгээд би анх болохоор йогыг зүгээр биеийн дасгал хөдөлгөөн гэдэг утгаараа сонирхоод бол цөөхөн цагаар л хичээлж исэн. Тэгээ сая хөл хорионы үеэр йогыг илүү сонирхоод хуваараа судлаад ер нь бол йог нь яг зөвхөн биеийн дасгал хөдөлгөөн биш юм байна. Тэгээд биеийн дасгал хөдөлгөөн гэдэг утгаараа ч гэсэн ер нь өөр ашиг тусна илүү өргөн хүрээтэй, илүү гүнзгий юм байна гэдгийг ойлгоод тэгээ энэ талаар илүү мэдэж судалж өөрийнхөө одоо хувийн практисыг илүү сайжруулахын тулд бол багшийн курсэд суралцахаар шийдсэн байгаа. Тэгээд анх бол ерөнхийдөө өөрийгөө одоо багш болоход багшийн курс суухад бэлэн биш байх гэж бодож орж ирсэн. Тэгэхдээ яг тэгж орж ирсэн нь ч бол ер нь бол онсон байлээ. Яг тэгэхээр хуваараа хүн бол яг тэрийг ингээд судлаад суралцахад бол айгүй хэцүү. Видео хичээлээс сурахад айгүй хэцүү. Яг ингээд танхимд ирээд ангийнхантайгаа багш нартайгаа биечлэн ингээд уулзаж суралцахтаа бол өмнө одоо олж авч чадахгүйс айгүй их юм олж авсан мэдсэн байгаа. За тэгээд йогийн талаар бол ерөнхийдөө би яагаад илүү гүнзгий сонирхох болсон бэ гэхээр йогийн нөгөө сэтгэл санааны ач холбогдол бол надад сонирхлыг айгүй их татсан. Ер нь бол одоо барууны судалгаанд, барууны их сургуулиуд дээр гарч байгаа тайланд бол ерөнхийдөө йог бол сэтгэл санааны хувьд бол асар их ач тустай гэдэг нь одоо батлагдаад. Тэгээд ерөнхийдөө баруунд бол маш их дэлгэрч байгаа. Одоо компаниудын хүрээнд ч тэр их сургууль ер нь энэлэг бүх талбарт өргөн үрэтэ дэлгэрч байгаа. Тэгээд тэр ач тусыг бас яг ингээд авахын тулд хувийнхаа нөгөө нэг практикийг илүү хөгжүүлэе гэж бодсон. Багшийн курс бол ерөнхийдөө өнөөдрийг хүртэл явсан байдлаар бол миний хүлээлтийг бол ерөнхийдөө давсан. Би бол анх бол нөгөө одоо ер нь бол илүү дасгал хөдөлгөөний сайжруулна байх гэж бодож орж ирсэн боловч ингээ онлайн талаас тэгээд одоо бусад одоо өргөн үрэтэ одоо аюурвед гихчлэн мэдлгүүдийг олж авч байгаад бол айгүй их баяртай байгаа. Асанагаа сайжруулах тал дээр болохоор бас ингээд ерөнхийдөө өмнө төсөөлж байгаагүй тийм одоо үр дүнг мэдэрч байгаа. Тэгээ одоо яг ингээд багшийн одоо нэг хараа хяналтанд доор тэгээд багшийн дэмжлэг зааварчилгаанд доор ингээд дасгалуудаа яг ингээд зөв дараалалаар өөрийгөө бие халааж бэлдээд тэгээд илүү нөгөө агсан түвшний ингээд позууд руу ороход бол бас хажууд багш байгаа учраас хамаагүй ихтэй байдаг. Тэгээд ердийн ингээд зүгээр одоо нэг ажлын өдрүүдийн нэг цагийн ангид ингээд явдаг хүмүүст бол жишээ нь тийм боломж гардгүй. Багшийн ангийн оюутнууд бол яг илүү нухацтайгаар одоо бүтэн хагас өдрийг тухайн одоо байралтад зориулаад онлыг нь үзснийхаа дараа тэр нөгөө агсан түвшний поз руу орохоор бол итгэлтэй тэгээд аюулгүй орчинд хүн бол өөрийнхөө нөгөө нэг дасгал сургалтыг ахиулж чаддаг. Багшийн анги бол Намасте дээр 2 сонголттой байгаа. Ажлын өдрүүдэд хичээлдэг, эсвэл зөвхөн амралтын өдрүүдэд хичээлдэг гэд. Би амралтын өдрүүдэд хичээлдэг 2 сарын хугацаанд үргэлжлэдэг ангийг сонгосон. Яагаад гэхээр одоо хичээлээ илүү ойлгоод, шингээгээд хичээл дээр заасан юмнуудаа илүү өөрөө бас одоо сайн давтах боломж гарах болов гэсэн үднэс бол амралтын өдрүүдийн ангийг сонгосон байгаа. Тэгээд амралтын өдрүүдийн ангид явж байгаа хүмүүс бол ажлын өдрүүдэд бас ердийн ангиудад очиж суугаад багш нарынхаа хичээл заах арга барилаас суралцах боломжтой байдаг. Тэргүүрээ давуу надад санагцсан. Багш нарын хувьд гэх юм бол манай хоёр багш бол байнга өөрсдийнхөө нөгөө нэг заах арга барилыг сайжруулж одоо хичээлийнхаа мэрэгжлийнхаа дагуу бол үргэлж мэрэгжил дэвшлүүлж идэг нь маш их таалагдсан. Тэгээд тэр одоо олон сургуулиас олж авсан мэдлэгээ ингээд биднэрт Монголд ингээд зааж түгээж аваад нь бол маш их баярлж байна.